Оюутан. За тэгэхээр ботгонуудаа тий өнөөдөр оюутнуудын түүхэнд бас шинээр 3 ботго мэдлж байгаад би маш их баяртай байна. Явсаа. За Өөрөө хин блэ? Одоо би одоо 4-р курсын буур юм уу да тий одоо та нар явна. За бичээд ав тэмдэглэгээгээ сайн шүү. За 4-р курс болохоор буур болно тийм бичээд ав тий. За ингээд та бүхэнд орох эхний хичээл бол тий шоудалц. Баяртай байна. Бас их хүсээд ах юм биш. Тий. Бас хэцүү шүү. Тий. Хаяо. Йоо. Уудгүй нь яг үлээ. Хүчээр авч явна. Уухгүй байна гэж өстө байдгүй. 1-р курстай хэцүү шүү. Чи хүнийг голоод байгаа юм уу, юмыг голоод байгаа юм уу гэдэг ер нь текст дээрээ эвгүүлтэй бас. Тий. Хүнийг голоод байгаа юм уу? Би тэгэнгүүт одоо очингууд бас тэгдэг байхгүй одоо тий ад жаргалны ёроолдоо гэлээ шүү дээ одоо тий. Ад жаргал. За анхаарах хэдий юм байна. Чи өөрөө өөрийгөө захирах ёстой олонний дунд яаж авч явах вэ тий. Тэгэнгүүт найзууд чи анги хамт олон чин за хөгшин чин тамгилчаад дэрийгээд гарвал заавал цугаар. Яагаад? Тооцоогоо мөрөх гэдэг шүү дээ. Тэр 1-р курст ямар хүмүүс байгааг мэдэхгүй шүү дээ. Чи ямар хүмүүс мэдэхгүй шүү дээ биш үү? За тэгээ чи тасраад унж бас болохгүй. Тэгэх юм бол бас тооцоон дээр зөөгч нь залуу тооцоогоо хэрэг үлдэнэ. Тий, тэрэн дээр тэгэн штэ. 1-р курст ямар ч хүмүүс орж иж болно ойлгож байна уу? 1-р курст нэгнийхээ таньж авах хэрэгтэй. Энэ тооцоог нь тэгээ яг хинэд хийд юм бол? Тооцоог нь тэгэл тэр танай ангийнхан дунд заавал нэгнийх нь төлбөр өөрт нь явж идэг байхгүй юу? Воо тэндээс төлбөргүй байх юм бол хамгийн гоё утастай юм байна. Воо тэндээс та нарыг хинж тэрийг тавьж болохгүй, итгэж болохгүй. Уус маргааш нь өгдөг хүн байхгүй чи өөрөө л ламбарднаас утсаа авна яаж хийж байгаа. Тэгээд эцэг ихээ зовоогоо ойлгож байна. Өөр асуух юм байна? Өглөө эрт хичээлтэй тексттэй үйл яах юм бэ? Эрт хичээлтэй болоо сургууль руу очиод манаачих байгаад ороо хончдаг байхгүй тийм. Оруулах юм уу? Оруулахгүй бол одоо тэгэл ойр авийн тэгэл саад маад орцсон тэгэл подбол модол тэгэл яаж хийж байгаа танд амьдрал үзэндээ дүүнэр болоогүй н одоо мишээгээд байна тий. Энэ сургуультайгаа ойрхон орцны код мэдчихсэн дээр дээ ер нь их зүгээр шүү. Тий. Орцны код. Тий. Ер нь бол та бүхэнд ер нь хандаж ирэхэд сургуулийнхаа манаачтай зудар юм ханд найз бол тэр бол та нарын хувьд гэсэн үг 4 жилийн хугацаанд цэвэрлэгчээ хүндэл. Цэвэрлэгч хэрвээ үсэх юм бол чамайг 0-0 засгүйч ойлгож чадна шүү. Тийм үү? Тийм болохоор цэвэрлэгчийг хүндэл. Сургуулийн захирлыг биш манаачийг хүндэл гэдэг үг оргүй үг биш шүү. Ойлгосноо? За. Мэдээж дараагийн анхаарах юм бол бидний хувьд хоол. За. Ойлгосноо? Хоол гэр шүлцээ авчиад та нар. Ерөөсөө те бид нар баг мөнгөтэй ирнэ яаж юм тансаг юм гоё их хоол идэх вэ? Энийг би одоо тайлбарлаж өгөх мэтөө. Дагаа. За тэгэхээр ботгонуудаа ойлгож байна уу? Бид нар яагаад заавал энд хоол идэх ёстой вэ, тий? Яагаад? Энд оюутан бид нар олон цагийн пар хичээл суудаг байхгүй. Тэгэхээр ядар нь өлсөн тийм үү? Юугууд энд ирэнгууд бүтгэх ирнэ их хоол идэж байгаа байхгүй. Энэ одоо хар ингэж бүх төрлийн дахиад дахиад өөр амттай. Одоо чи нэг хоол авлаа гэхэд нэг хоолн дээрээ энэ дахиад өхөр оноос ингэж сонгоод 2 мах ингэж аваад хоолндоо хийчих болно. Тэгэнгүүт хажинд нь тий гомн удаа амталсан бодоо байгаа байхгүй. Юугууд ингэ 4 юм идчихэж байгаа байхгүй. Тийм үү. Энэ бол ашигтай үстэй. Юу. Одоо тэгэхээр би 2 ширхэг будаатай бүх махыг авч болно гэсэн үг үү те? Араа чи зүгээр энэ хонь өхөр дахиад 3-аас юу 2-ыг сонгож аваад хоолндоо ингэ идэх байхгүй ойлгож байна уу? 2 махыг тэгээ бас будаага өнөмтэй авч болох юм уу те? Заах. Нэр нь юу гэлээ? Нэр нь юу гэлээ? Нама. За нама. Энд идэх хэвээр. Оюутнууд бүгд энд идэж байна. За идэж үзэхөө те. За чи захиалгах. Тэн захиалгах байхаа. Битээ олон юм асуугаад байгаа. За. Надаас авчаар. Оюутан. Оёгоос. Хөөе байж хөөе. Энэ бол дүүнэрээ ийм юм. Энэ одоо миний жишээ нь одоо travel test гэдэг энэ аялын багц аахгүй юу? Энэ зун одоо ах нь энэнгээр чинь идэж амиа зогоож за. За ээж л та чи ята. Хөөе за тэгэнгүүт дараа энэ нөгөө миний хэлээд байгаа хоёр төрлийн дахиад байна. Энэ одоо өхөр тий. Одоо ихний ээлжинд Ахмад настай хамгийн том үннийг хийж өрдөг байхгүй юу?
Яава, яасан бэ? Үгүй ягаад ч юм. Би болоогүй байж л та чи. За би хүрлээ. Ам руу орсны дараа л идэх шүү. За. Оёто. За хоол мэдээж ирэх таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Амар гоё. Дандаа иднэ. Тий. Хөө яхаа таны тооцоо хийчих. Мөнгө эзэх юм. Энэ бас нэг чиний алдаа байхгүй. Хизээч хүний өмнөөс тооцоо битээ. Тэр мөнгийг хизээч буцааж өгөхгүй окей. Эндээс найзуудынхаа алдаанаас суралцаараа хоёроо. За. Шахааны номнуудаас яаж болтох вэ? Шахааны номноос ер нь болтох чинь хэцүү юм байлээ дээ. Бас л ер нь тэгтээ. Гэтэ яг юу авчихгүй да бас нөө ангидаа ад болоо тэгээд багш нарын хараалыг идээл ингээд авчих тий. Авчихгүй. Тэ тийм ээ. За одоо ер нь бол дараачийн анхаарах зүйлийг маш сайн тэмдэглээд аваа. Энэ бол дараагийн хичээл дээр орох зүйл шүү заяа. За. Эгч нараас хэрхэн зогтох вэ? Дээд курсын. Ийм гоё хичээлээ. Эгч нар чинь та нарыг мөнгөтэйг мэдж байгаа. Тэгвэл хөөрхөн ботго байх юм бол гинэн багт нь аваад яаж ах юм бэлээ мэдэхгүй. Чи битээ маялаад байгаарай чи. Энд дээр би дараагийн хичээл дээр зөвхөн ирчүүдэд төлбөртэй орно окей. Авах юм уу? Авъя. Авъя. Яа. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа баяртай тарцгаа. Үш, явка. Хайчих өгшөө. Би 5 сар яаж явах вэ? Таксидлаа. Таксит наа. Таксит. Оо, мань чам тавьч. За дараад мань зүгээ ав. Тэгээ авчаар орно шүү дээ. Бас такситэн да. За яв. За За баяртай өгтөд. Одоогүй энэ да. Ямар таксич чинь аа. За энийг дараагийн хичээл дээр л заая да. Энэ автобус хаана явна?